Шүдний завсар хоорондын зайд хоолны үлдэгдэл өнгөр хоримтлагдсан, цэвэрлээгүй үлдээсэн эсвэл дутуу цэвэрсэн үед цоорол үүснэ. Энэ хэсэгт цоорол үүссэн үед нүдэн дийл харагдахгүй явсаар байгаад хүндэрдэг байна. Цоорол нь өвдөлт, шүдний өмчт үзүүлэх үед харлан харагдах эсвэл цоорол нь томсноор паалан үүрч унах эсвэл рентген зураг агуулan хянаснаар илэрдэг байна. Шүдний завсар хоорондох бохирдол сойзоор сайн цэвэрлэгддэггүй үед шүдний утас өдөр бүр хэрэглэж хэвших хэрэгтэй. Ингэснээр завсрын цоорлоос урьдчилан сэргийлж чадна.